Өрийг өрөөр дарах засгийн газрын бодлого үргэлжилсээр. Хөгжлийн банк хөгжлийн төслүүдэд санхүүжүүлэх байна. Улс орнууд ойролт орноос иргэдэд яаралтай нүүлгэн шилжүүлж байна. Дэлхийн инженеруудын өдрөөр дулааны инженерийг онцлолоо. COP17 хооролт улсын төсвөөс 300 гаруй тэрбум төгрөг зарцуулж 120-с 150 тэрбум төгрөг эргээд төлөвлөх боломжтой гэж тооцоолжээ. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7/10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Өрийг өрөөр дарах засгийн газрын бодлого үргэлжилсээр байна. Өчигдөр л гэхэд засгийн газар олон улсын зах зээлд Century 5 гэх нэртэй $500,000 бондыг арилжаалснаа зарласан. Энэ бондоор ямар нэгэн төсөл хөтөлбөр санхүүжүүлэхгүй юм байна. Харин энэ онд төлөгдөх Nomad бонд болон 2028 онд төлөгдөх Century 2 бондоос худалдан авсан байна. Үндсэндээ шинээр босгосон бондын санхүүжилтээр өмнөх бондуудынхаа үр төлбөрийг төлж байна. Өрийг өрөөр ингээд өнгөц харахад тэгж байгаа боловч энэ бол бид нар макро эдийн засгийнхаа эрсдлийг доктортой хэмжээгээр одоо буулгаж зөөлөж байгаа одоо дунд урт хугацааны доктортой арга хэмжээ байгаа. За энэ суугаар бид нар одоо олон улсын санхүүгийн хөрөнгө оруулагч нартайгаа одоо байнга одоо доктортой харилцах ийм боломжуудыг бүрдүүлж байна. За дээрээс нь хамгийн одоо бодтой гарсан үр дүн гэвэл олон улсын 3 том одоо кредит рейтинг эйженсинууд маань манай одоо засгийн газрын үнэлгээг өнгөрсөн жил 2012 оноос хойш үндсэндээ 12 жилийн дараа эргүүлээд бид нар одоо Монгол улс өмнө хүрч байсан хамгийн өндөр зэрэглэлтэд эргэж хүрч чадсан байна. Товчоор бол эх 2 жилд ойрхон төлөгдөх хуваартай байгаа өндөр хүүтэй бондуудыг бага хүүтэй бондоор сольж яана гэсэн үг юм. За ингэснээр эдгээр бондуудад төлөх ёстой байсан дүнгээс 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэсэн гэж сангийн сайд хэлбэрлэлээ. За үр дүнд нь зээлийн хүүгийн зардал буурч валютын нөөцөд шууд дарамт үүсэхгүй байх зэрэг давуу талтай гэлээ. Хэрвээ бид энэ бонд амжилтаа гаргаагүй бол 3 сард одоо манай Монгол улсын валютын нөөц дээрээс дор хаяж $150 сая. За дүүргийн аншаар харах юм бол нэг 530 тэрбум төгрөгөөр манай төрийн сан маань одоо нэг өдөр нэг гүйлгээр одоо багасах ийм эрсдлээ бид одоо арилгаж чадлаа гэсэн. За хэрвээ 7 хоногийн хугацаа алдсан болвол одоо энэ хүүгийн зардал маань одоо ингэ 595 дээр гарч чадахгүй байх, бид хүүгийн зардлуудаа буулгаж чадахгүй байх ийм одоо эрсдэл бидний хүлээж байлаа гэдэг. Бондын зах зээл эрсдэл ихтэн дээр савлгаатай. За манай улсын эдийн засгийн өсөлт саарч төсвийн орлого буурсан тохиолдолд бондын үнц нь буурч хүүгийн өгөөч багасах эрсдэлтэй. Зарим тохиолдолд үндсэн хөрөнгөө алдах магадлалч нэмэгддгийг эдийн засагчид сануулдаг. За ялангуяа одоо өрнөж буй Америк нэгдсэн улс, Израиль, Ираны зэвсэгт мөргөлдөөнөөс шалтгаалan эхийн эдийн засагт өндөр савлгаа үүсэж унтсшгүй болцоод байгаа. За ийм үед манай улс бонд гаргасан нь сангийн сайдын хэлсэнчлэн үнэхээр зөв цаг байвуу, зайл эсвэл өрийг өрөөр дарахаас өөр аргагүй мөчлөг таарвуу гэдэг нь эх жилүүдэд харагдах үзье. Өнгөрсөн жилийн 7 сард Монгол улсын хөгжлийн банк $500,000 бонд босгосноо зарлаж байсан. Үүнээс бараг 300 орчим саяыг нь өмнө босгосон бондын үр төлбөрийг төлөхөөр яг өнөөдрийн сангийн сайд хэлж байгаа шиг бага хүүтэйгээр босгосон тухай хөгжлийн банкны захирал Асан Нарантуяа тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан юм а. Харин үлдсэн мөнгө нь яасан бэ? Ямар нэг хөгжлийн төлөөх төсөл хөтөлбөрт зарцуулагдсан уу? Аль эсвэл хүүгээ төлсөөр хаа нэгтээ хэвтэж байгаа юу? Хөгжлийн банкны удирдлагын шинэ багаас бид энэ тухай тодрууллаа. Монгол улс мөнгөтэй мөнгөгүй байхын зовлонд унаад байна. За мөнгөтэй хагаад хэн нэгэнд зээл өгөхөөр авилгын гэмт хэргийн мангаа болоод хувирчихдаг. За мөнгөгүй байхаар энэ тэндээс зээлээ төлөхөөр бонд усгаж өрөө зузаалах хэрэгтэй болчихдог. За хөгжлийн банкны гих алдартай эргээс хойш хөгжлийн банк ерөнхийдөө гацаанд оржээ. За ингэж дүгнэж байгаагийн нэг шалтгаан нь өнгөрсөн жилийн 7 сард хаалттай зах зээлээс 8.5% хүүтэй босгосон $500 сая юм. За өрөө төлснөөс өөрөөр хэн чин мөнгөнд гар хүрч зөрөхлөхгүй байгаа юм а. Хөгжлийн банкны үйл ажиллагааг яг хуулийн дагуу ямар үйл ажиллагаа явуулах ёстой тэр чиглэлд явах гээд бид нар бизнес төлөвлөгөө холбогдох төлөвлөгөөнүүдэд боловсруулад тэрний төлөө бид нар энэ дотоод үйл ажиллагаагаа яаж сайжруулах юм, бусад одоо санхүүгийн хэлбэрүүдийг яаж сонгох юм, ямар их усүрийг яаж бэлтгэх вэ, ямар байдлаар үр төлбөрийн асуудлаас
тий ялангуяа зардлыг бууруулах уу гэдэг төлөвлөгөөнүүд гараа явж байгаа. Тийм учраас яг одоогийн байдлаар бол яг энэ чиглэлд шинээр зээл олгосон гэдэг нь тийм бол байхгүй. Гэхдээ холбогдох судалгаануудыг бид нэр холбогдох төрийн байгууллагуудтайгаа холбогдоод мэдээлэл солилцоод ийм чиглэл дээр одоо жишээлбэл цагаан алт гэл ингээл ярьж байна тий. Ноолуурын салбарт бид нэр одоо бас хэрэгцээ шаардлага байна. Энэ болохоор ноолуур банад одоо бас экспортын бас гол нэрийн бүтээгдэхүүн байна. Холбогдох судалгаануудыг хийгээд ер нь бол энэ жилийн 2 дугаар хагасаас бид нар шинэ зээл буюу саяны одоо хийсэн салбаруудад олгох боломжтой бол бүрдээд явах болов гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаад явж байгаа. За энгийн нэг хар захын 8 ажны хийж чадах тооцоолоор $500 сая бондод ямархуу хэмжээний хүү төлж байгааг харъя. 8.5% хүүтэй $500 сая бондын хувьд жилд $42.5 сая хүүгийн төлбөр төлөх шаардлагатай. Үүнийг задлаад харвал сард ойролцоогоор $3.5 сая, өдөрт дунджаар $116 мянган хүү төлж байна. Америк долларын ханшийг 3,500 төгрөгөөр тооцвол өдөр бүр ойролцоогоор 400 орчим сая төгрөгийн хүүгийн төлбөр хийгдэж байна. За энэ нь зөвхөн хүүгийн зардал бөгөөд үндсэн төлбөр тусдаа төлөгддөг. За банкны зээлийн хүүн тэнгэрт хадчихсан бас олдохгүй ховор болчихсон энэ цаг үед хөгжлийн банкны гаднаас оруулж ирсэн мөнгө. За энэхүү хүүгийн төлбөртөө нөхөсөөр байж байна. За арга хадаад хөгжлийн банкны шинэ удирдлагын баг алдагдал багтаа ажиллах арга хайц сумна. Бондын одоо төлбөрөөр одоо бид нар сая ингээл 3 сард одоо өмнөх одоо үлдэгдэл бондынхаа эцсийн төлбөрийг одоо хаагаад ингээд өмнөх бондоосоо бид нар бол ингээд өндөр хүүтээс бондоосоо хугацааг нь төлөөд бүрэн төлөөд дуусгахаар байна. За бусад одоо саяны бидний одоо шаардлага шалгуурыг хангасан төслүүд ороод ирэх юм бол бид нар зээл олох их хүсэнд бол бэлэн байж байгаа. За тэр болтол яг уу гэд бид нар богино хугацааны одоо кэш менежмент буюу тэр мөнгө хөрөнгийг зохистой удирдаад тодорхой хэмжээнд ашигтай байдлаар байршуулад одоо хөрөх чадвар сайтай активд байршуулад тэрийг бол менеж хийх ингээд явж байгаа гэж ойлгож байна. Хөрөнгө оруулалт шаардлагатай хувийн болоо төвцөглөлийн том төслүүд байсаар байгаач хөгжлийн банк нь санхүүжүүлэх улс төрийн гацаанд орчихсон. За эвгүй хөтөлбөл дотроос нь баримтчилгаа явуулчих гээд манад суучихсан тухай зарим их сурвалжууд мэдээлж байна. За манай бас $1 ч зүгээр халааслаад сууж явах хэмжээний баян чинэлэг улс ишээ. За хаасайгүй бүтээмж дутагдж хөгжил авчрах хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ банка байгуулсан зорилтоо улс төрчид умартаж өрийн удирдлага хийдэг газар хэлтэс болчих үедээ. Эрх мэдлэнүүд төрийн нууц гих сүржин нэрний ард хулгай хуудууга нуудаг болоод удаж байна. Бүр автобус худалдан авахтаа хүртэл төрийн нууцад оруулж байсан нь саяхан түнчлэн төрийн байгууллага албан тушаалтнууд албаны нууц гих үгсээр далаалгаж хамаг мэдээлэлээ хавд арчдаг. Энэ байдлыг арилгахаар засгийн газраас төрийн нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахар болжээ. Энэ хууль батлагдсанаар шаардлагагүй зүйлсийг төрийн нууцад авдаг байдал зэгцэрнэ гэж засгийн газар үзэж байна. Албаны нууц хэмээх одоо бас төрийн байгууллага албан тушаалтнууд дур зоргоороо бас шаардлагагүй мэдээллийг нууцлж болдог байсан энэ одоо эрх зүйн зохицуултыг хуулиас хасгаар ингэж оруулж ирж байна. Бас нэг гол зүйл бол энэ өнөөдөр бол төрийн нууцын жагсаалтыг засгийн газар баталж байгаа. 574 мэдээлэл байгаа. За энэ шинээр өргөн барьж байгаа төрийн нууцын жагсаалтын тухай хуулийн төслөөр цаашид энэ 574 мэдээлэл биш 202 мэдээллийг өөрөөр хэлбэл 372 мэдээллээр энэ төрийн нууцын мэдээлэл багасч ийн гэсэн үг. Тэгэхээр цаашид улсын их хурл буюу ард түмнээ сонгогдож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагад энэ төрийн одоо нууцыг батлах хэрэг шилжиж гин гэсэн үг. Тэгэхээр цаашдаа энэ ард түмний хяналтанд хууль тогтоох дээд байгууллагын одоо төрийн эрх барих дээд байгууллагын хяналтанд энэ төрийн нууцтай холбоотой харилцаа орно гэсэн үг. Иргэд олон нийт хэлэх үгийг нь хамгийн их анхааран сонсдог хүмүүс бол улс төрчид. Тиймээс улс төрчид хийх үйлдэлээсээ гадна хэлэх өгөөч бодож шийдэл гаргахгүй бол хариуцлага хүлээдэг. Тиймээс улс төрчид цаг үеэ хаана юу ярихаа мэдэрдэг байх нь хамгийн чухал. Харамсалтай нь мэдрэмжгүй улс төрчдийн мэдэмхийн тэмцэн мэдээллүүд нийгэмд тусдаа зөв шийдвэр болохоос илүүтэй нийтийн сүлжээнд доог тохов болох нь элбэг болоод байна. Саяхан болоод өнгөрсөн хэдхэн үйл явдлыг цуглуулахад л манай улс төрчид ямар мэдрэмжгүй, ёс зүйгүй, хүний эрхийн мэдрэмжгүй болох нь билээхэн харагдаж байна.
баримт тоон мэдээлэл дурдлаггүй л яах вэ? Олон нийт төдийлөн анхаарч ач холбогдол өгөхгүй байгаа чимээгүй дахал нийгмийн өвчин болж байгаа асуудлыг анхаарлын төвд авч ирэх гэж зорих нь ажил хариуцж байгаа албан тушаалтны хувьд байж болох зүйлээ. Тэглээгээд оновчгүй, мэдрэмжгүй, тохиромжгүй жишээ татах нь жишиж ярьсан зүйлээрээ нийгмийн хэсэг бүлгийн альва нэг хүйсийн нэр хүнд эрхэнд халдаж доромжлох нь улс төрч хүнээс гарч болох үйлдэл явж биш юм а. Одоо ирчүүдтэй хандаж хэлмээр байна тий. Одоо удахгүй ингээ Мартин 8 боллоо. Эмэгтэйчүүдээ маань эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. За энэ дээр эхлээд бол эрэгтэйчүүд та бүгд маань тий гэрийн тий тэргүүн та бүгд маань хайртай эхнэрээ, за найз охиноо, за хайртай өөрийнхөө үрс хүүхдүүдээ энэ папиллома вирусын эсрэг вакцин та бүгд нь олноор нь хамруулаач. Хоёрын хооронд тий нэг 2 өдрийн дараа үхчих тэр нэг ямааны хоол болсон тэр цэцэг гэж зүйлийг авч өгч тэр хүмүүстэй хайраа илэрхийлжсэнээс энэ вируснийхээ хамрагдалт та бүгд нь хамрагдаад, ерөнтөгтөө хамрагдаад, вакциндаа хамрагдаад та бүхэн хайртай ээж, эхнэр, найз охин, за хайртай охтуудынхаа хүүгүүдийнхээ ингээд хамт ингээ ол одон жил ингээд хамт байхын төлөө энэ вакциндаа та бүхэн хамрагдаач гэдэг бол уриалгыг бол гаргаж байна. 45-аас 55 насныхан хамгийн их салж байгаа. Тэр дотроо баян зэрэг дүүргийн иргэд хамгийн их салдаг үзүүлэлттэй. Эхнэрийгээ хуураад элдв хүнтэй уулзаад явдаг. Нөгөөд хүндөө ганц нэг уулзангуудаа дурлцдаг. Шууд хайртай бол. Тэгээ яагаад хайртай болсон гэхээр намайг нэгдүгээрт нөгөөд чинь төрөө алга багч л та. Манай найз. Намайг нэгдүгээр цагдахгүй байна. Оройтлоо барьлаа гэж хэлэхгүй байх гэж. Архиулаа гэж бас загнахгүй байх гэж. Тэгээ гадуур тэнлээ мэлээ гэж ерөөсөө загнахгүй байна. Тэгэл ер нь ингээл ерөөсөө загнахгүй байна гэдэг. Эхнэр болохоор ерөөсөө баянгийн загнаастай. Энэ мэтэр жижигхэн сүртэй биш юм шиг боловч хэлэх үгэндээ анхааралтай байх нь улс төрч хүний мэдрэмжийн асуудал. Мэдрэмжээ алдвал бүгдийг алддаг гэсэн үг бий. Улс төрчид ийхүү мэдрэмжээ гэж ард түмнээ басамжлан доромжилж бодит амьдралаас тасарч үннээс холцсоор байвал эрх мэдэл албан тушаалынх нь суудлын хоногийн тоож тэр хэрээр хорогдно гэсэн үг ээ. Эргэж сонгогчдод ч энэ мэт ёс зүйн код зөрчсөн үгийн хэдэл гаргасан албан тушаалтнуудыг шоол довхорхсон болоод өнгөрөөж мартах бус тэр бүртэн дүн тавих нь төлөвшлийн нэг том хэлбэр болох юм а. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Ойрхон орнууд дахь мөргөлдөн хурцтаж Израиль, Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчин Иран даяар цэргийн баазуудыг онилж байна. Нөгөө талд Иранаас пуужин болон нисгэгчгүй дрон ашиглан хариу давталгаа хийсээр байна. Бүс нутгийн мөргөлдөн цаашидч өргөжих эрсдэлтэй хэвээр байна. Вашингтоноос инхүү Ормозын хоолойн аюулгүй байдлыг хангаж ажиллах амлсантай холбогдуулан Брент төрлийн газрын тосны үнэнд огцом савлгаа өссөнгүй. Нэг баррел нь $78 орчимд харьцангуй тогтвортой байна. Үүний өмнө Ираны талаас Ормозын хоолой хааснаар нефтийн үн баррел нь $100 хүрнэ гэж шинжээчид таамаглаж байсан. Цаашид нөхцөл байдал яаж эргэхийг таамаглахад хүндрэлтэйч дэлхийн нефт нийлүүлэлтийн 5-1 нь дамжин өнгөрдөг бүс нутгийн аюулгүй байдал алдагдвал дэлхийд дахинд эрчим хүчний хямрал үүсгэх нь гарцаагүй талаар судлаачид хэллээ. Асуудал лайлидын өргүүрээр тархаж байна. Миний бодож байгаагаар энэ бол яг Ираны стратеги. Тэдний цорын ганц арга нь газрын тосны зах зээлийг ашиглан Дональд Трампад дарамт үзүүлэх явдал юм. Учир нь одоо энэ дайныг зогсоож дуусгах ганц хүн бол Трамп. Иран ч үүнийг чиглэсэн үйлдэл хийж байна. Эхлээд Тэнгисийн бүсэд довтлох замаар. Магадгүй Техраны тооцоолж байгаагаар Ормозын хоолойгоор хамааралтай улс орнууд энэ довтлооны үр дагаврыг хараад Дональд Трампаас цогцлтуудаа зогсоох шаардлага тавьж эхлэх байх. Хормоз хоолойг хаах нь мэдээж байсан. Учир нь олон улсын нефтийн худалдааны ойролцоогоор 20% нь энэ хоолойгоор дамждаг. Тиймээс үүний нөлөө олон улсын эрчим хүчний үн дэлхийн эдийн засагт асар их болно.
Мөргөлдөөний нөхцөл байдлын тухайд Дубай дахь Америк нэгдсэн улсын консулын газрын ойролцоо нисгэгчгүй онгоц унсан байна. Америк нэгдсэн улс элчин сайдын яамдуудаа хааж Америкчуудыг бүс нутгаас яаралтай гарахыг анхааруулж байна. Дональд Трамп Иранд хийж байгаа Америк нэгдсэн улсын давталгооны хамгийн том хэсэг хараахан эхлээгүй байна гэж мэдгдсэн. Үүнтэй зэрэгцэн Израилийн зэвсэгт хүчин Ираны дараагийн дээд удирдагчийг сонгохоор томилогдоод байгаа төр зөвлөлийн байр руу цохилт өгсөн талаар их сурвалжууд мэдээлж байна. Одоогийн байдлаар Иран болон Ливанд амиа алдагчдын тоо 1000-ыг даваад байна. Дашрамд дуртахад энэ 7 хоногийн сүүлчээр Америк нэгдсэн улсын хууль тогтоох дээд эрх мэдэл бүхий байгууллага буюу Конгресс Дональд Трампын засаг захиргааны хийж байгаа Ираны эсрэг цэргийн ажиллагааг зогсоох хэсэг тухай тогтоолд санал хураах харуулжээ. 2023-аас 2027 оны хооронд нэгдсэн үндэсний байгууллага манай улсад эдийн засаг боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжих 160 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эхний 2 жилийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр олон улсын зөрчилдөөн ихтэй энэ үед нэгдсэн үндэсний байгууллагын донор улсын байгууллагуудын санхүүжилт багасж байгаа учраас цаашид манай улсын засгийн газар болон хувийн хвшилтэд хамтран төсөл хөтөлбөрүүдтэй үргэлжлүүлнэ гэлээ. Нэгдсэн үндэсний байгууллагын 2023-аас 2027 оны хооронд манай улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг 224 сая $2 гэж тооцоолжээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 130 сая $1-ыг нь зарцуулжээ. Харин энэ онд болон эх жилд хэрэгжүүлэхэд зориулан 27 сая $, татан төвлөрүүлсэн гэлээ. 2023-аас 2025 онд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгээс нь онцлбол нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэгтэй хөтөлбөрүүдээр дамжуулан 25,000 гаруй хүүхдүүд нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээг үзүүлжээ. Түүнчлэн аслагдсан 5 сумын багуудад хувийн хвшилтэд хамтран бага сургуулийг байгуулжээ. Үндсэн 3 тэргүүлэх чиглэлийн хүрээнд бол хамтарч ажиллаж байгаа. Нэгдүгээрт нь хүн төвтэй хүний хөгжил чиглэсэн тэргүүлэх чиглэл, хоёрт нь болохоор зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд ногоон хөгжил, байгаль орчны тогтвортой байдлыг хангасан хүртээмжтэй ногоон өсөлт гэсэн тэргүүлэх чиглэл. За гуравт нь болохоор засаглал, сайн засаглал, хүний эрхт чиглэсэн ийм үндсэн 3 тэргүүлэх чиглэлийн хүрээнд бол бид нар хамтарч ажиллаж байгаа. Тогтвортой хөгжил рүү чиглэсэн нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүд, хувийн хвшлүүд хэрэгжүүлвэл нэгдсэн үндэсний байгууллага Монгол Улсын засгийн газартай хамтраад тодорхой чиглэлээр татвараас хөнгөлүүлэх ийм процесс руу бид нар явах юм бол тогтвортой хөгжлийг хангаж болох юм байна гэсэн энэ зүйлүүдийг бид нар өнөөдөр энэ засгийн газрын байгууллагуудад ярьж байгаа. За мөн сургуулаач гэсэн бид нар одоо ногоон сургууль концепцээр тэгээд хувийн хвшлийнхаа хамтын ажиллагааны хүрээнд бий болгосон өөрөөр хэлбэл боловсролын үйлчилгээг бүх нийтээр төр, хувийн хвшил, хөгжлийн байгууллагууд хамтаараа бүтээх энэ аяныг ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. Хүн амын суурьшлийн бүсэд уур амьсгалын өөрчлөлт гамшигаас сэргийлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөрөө өнгөрсөн 3 жилийн хугацаанд 750,000 гаруй хүнд хүргэжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн 160 гаруй төсөл хөтөлбөрүүд эх он хүртэл үргэлжлэн гэлээ. Үүний дараагаас хамтын ажиллагааны хүрээ дунд шатандаа орж 2028-аас 2032 оны хооронд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн бэлтгэл эхлэн гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагаас тодтоглоо. Ирэх 8 дугаар сард Монгол улсад зөвлөлттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17 зохион байгуулагдана. Үүнийг өгтөж өнөөдөр Монгол Улсын их сургуульд COP17 залгуусын загвар хуралдаан боллоо. Газрын доройтол зөвлөлт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад зориулах томоохон хөрөнгө оруулалтыг бид хамтдаа босгох боломж энэ өдрүүдэд нээгдэх юм. Харин энэ хурал үр дүнд хүрэхэд залуусын оролцоо, манлайлал, санаа бодол чухал байгаа учраас өнөөдөр их сургууль бүрийн төлөөлөл болсон залуучуудтай загвар хуралдаан хийж байгаа юм. Монгол Улсын нийт газар нутгийн 77% нь сүлжилтийн шинж тэмдэгтэй байгаа нь улс орон төдийгүй дэлхийн нийт анхаарлаа хандуулах хэрэгтэй асуудал гэдгийг салбарын сайд хэлж байлаа. За энэ хурлыг эх орондоо зохион байгуулснаар сүлжилт уур амьсгалын эсрэг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй Дэлхийн банк болон олон улсын байгууллагуудаас хөрөнгө оруулалт авах боломжтой юм. Харин хуралдаанд Монголын гэлтгүй дэлхийн нийтийн залуусын ойлголт, оролцоо чухал байна. Учир нь ирээдүйд Монгол улсыг авч явах залуус уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн дороотол, сүлжилтийн талаар мэдлэг ойлголттой байх нь хамгийн чухал байгааг хэлж байлаа. За тиймээс өнөөдөр Монгол Улсын их сургуульд цугласан залуус COP17 хурлын загвараар санал бодлоо солилцож байгаа юм а. Энэний ач холбогдолны юу юм бэ гэхээр COP17 хурлын үндсэн ойлголтыг нь
түгээх, олон нийтэд түгээх, залуучуудад ойлгуулах, ирээдүйд Монгол улсыг одоо цаашид авч явах залуучуудын дунд цөлжит болон уур амьсгалын өөрчлөлт, одоо байгалийн олон янзт байдал буюу Нью-Йоркийн 3 конвенцийн үсэн суурь ухтгууныг ойлгуулахын тун зорилготой. За эндээс гарах үр дүн эргээд үндсэн COP17 хурлын үеэр болох залуучуудын оролцоог нэмэгдүүлэх дуу хоолойг нь одоо COP17 хурлын үед бас өргөн танилцуулах ийм зорилготой хурлыг зохион байгуулж байна өнөөдөр. Монгол улс цөлжилт болон бэлчээрийн дороотлын асуудлаар маш сайн мэдлэгтэй улс гэж бид нар үздэг. Тиймээс COP17 хурлыг Монгол улс санаачлан зохион байгуулж байгаад манай улсын зүгээс баяртай байгаа. Яагаад гэвэл бид бүгдийн ирээдүй болсон чухал асуудал шүү дээ. Мэдээж энэ томоохон арга хэмжээг залуусгүйгээр төсөөлөх аргагүй. Өнөөдрийн залуус маань ирээдүйн шилдэгүүд учраас өнөөдөр ирч хүчтэй Монгол залуустай уулзаж үг хэлэн өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байна. Энэ цөлжилт уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь зөвхөн санхүү эдийн засгийн байгаль экологийн асуудал биш. Энэ нь болохоор ирээдүйн боловсон хүчин боловсролын салбарт бол нэлээд томоохон асуудлуудын нэг. Тэгээд энийг болохоор яг энэ залуу хүмүүс буюу бид оюутан тэгээд сурагч гэлтгүй бүрэн бүх хүмүүст энэ цөлжилт гэж юу юм, уур амьсгал гэж юу юм, энэний талаар ингээд мэдээлэл хүргэх нь илүү зөв. Өнөөдрийн загвар хуралд оролцсон залуусын оролцоо ирээдүйн бодлого шийдвэрт залуу үеийн санал санаачлагыг туслах эхлэл болж байгаа гэлээ. За Монгол улс COP17 хуралд оролцогч улс орнуудтай хамтран цөлжилт газрын дороотлыг бууруулахад чиглэсэн төсөл санаачлах хэрэгжүүлэх боломжтой болж залуусын оролцоо энэ ажлыг улам үр дүнтэй болгох чухал гэдгийг онцоллоо. Манай улс COP17 хурлыг зохион байгуулахад 300 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төсөөлсөн ч үүний ердөө 120-150 тэрбумыг нь үйлчилгээ, аялал жуулчлалын салбараар дамжуулан нөхөн урдчилсан тооцоо гаргажээ. Энэ хурал зардлуу эсвэл эдийн засгийн бодит боломжгүй гэдэг нь бодлого зохион байгуулалтаас шууд хамаарах асуудал болоод байна. Хурлын үеэр манай улсад дэлхийн 190 гаруй улсын 10,000 орчим хүмүүс цуглах юм а. COP16 нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөө тэмцэх конвенцийн талуудын баг хурал 2024 онд Сауди Араби улсын Рияд хотод болж байсан. За энэ хуралд 197 гаруй улсын 20,000 орчим хүн оролцож байжээ. Хуралд оролцогчид худалдаа авалт хийх, зочид буудал хооллох зэрэг урсгал зардлуудаа өөрсдөө хариуцдаг. За тухайн үед 12 хоногийн хугацаанд тус хотод худалдаа тээвэр зочид буудлын салбарын ашиг орлого нь хэд дахин нэмэгдэж хэдэн зуун мянган төр болон үндсэн ажлын байрууд бий болж байжээ. Харин манай улс COP17 хурлыг зохион байгуулахад улсын төсөөс 300 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа ч үйлчилгээ аялал жуулчлалын салбарт 120-150 тэрбум төгрөгийг нь л эргүүлэн төлрүүлэх боломжтой гэж урьдчилан тооцоолжээ. Тэгээ манайх бол энэ төлөвнийгээс 1.5 тэрбум доллар босгоно гэсэн төлөвлөгөөтэй оролцож байгаа. Аялал жуулчлалын хуваар гэвэл 7-10 мянган ирж байгаа оролцогчид маань бүгд мөнгө төлөөд буудлынхаа мөнгөийг төлөөд, тоолонтынхаа мөнгө төлөөд оролцоод явдаг. Хуралд бол 2-3 хоног оролцсон. Үлдсэн хоногуд нь бол нэгэнт одоо Монгол улсыг зориод ирсэн чинь аялал жуулчлалын жуулчлал хийх сонирхолтой гэдэг бүгд хийж байгаа. Тэгэхээр бас бид нэр өөрсдөө зочд буудлууд, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын компаниуд, дэлгүүр оршууд юу л гэдэг аль хол одоо үйлчлэгээ сайн үзүүлээд өөрсдийн хоолойг олох боломжтой. Тэр нь бол бид нэг 100-аас 120-150 тэрбум төгрөг шууд утгаараа 14 хоногийн хугацаанд олж ирэх юм байна гэсэн юм тооцоотой байна. Дэлхийн нийтээр анхаарал хандуулж байгаа энэ хурал эхлэхэд 165 хоног үлдчихэд байхад зарим худалдаа үйлчилгээ эрхлэгчид мдээгүй байх жишээтэй. Харин манай бодлого баримтлагчид өөрсдөө үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй байна. За үйлчилгээнд анхаарах хэрэгтэй байна гэдгээс өөр шийдэл ярьсангүй. Хэрэв бид аялал жуулчлал худалдаа үйлчилгээний салбартаа энэ боломжийг бодлогоор зөв чиглүүлж үр ашигтай ашиглаж чадвал төсөөс гарч буй 300 тэрбум төгрөгийг хэд дахин нугалж дотоодын эзэн засагтаа эргүүлэн төлрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл 300 тэрбум төгрөгийг зөвхөн зардал биш эдийн засгийн эргэлтийг дэмжих хөрөнгө оруулалт болгохын тулд үйлчилгээ аялал жуулчлалын салбарт чиглэсэн тодорхой зорилттой бодлогын дэмжлэг зэрэг нь орхигдуулж болохгүй чухал асуудал хэвээр байна. Улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг тал талаас санаачлаад байна.
Төрийн тэргүүнээс эхлээд иргэний зориг ногоон намаас улсын их хурлд сонгогдсон 2 гишүүн ийм агуулга бүхий хуулийн төслийг тус тусдаа санаачилжээ. Ингэснээр улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай 3 хуулийн төсөл хаврын чуулган нэгдмэц парламентын босго давхаар хүлээгдэж байна. Эдгээр хуулийн төслүүд нь агуулгын хувьд адилхан мэт боловч доторх заалтууд нь өөр байна. Улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачилсан анхны хүн бол ерөнхийлөгч Хүрэлцэх. За түүний санаачилсан хуулийн төсөл тангарагаас нэтсэн гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татгаар тусгасан. За ингэхдээ улсын их хурлаар хэлэлцэж үндсэн хуулийн цэцгийн шийдвэрээр эгүүлэн татгаар тусгасан гэж ерөнхийлөгчийн хамгийн газраас мэдээлсэн. Харин нөгөө талд ёс бус үг хэлж бүдүүлэг авиралдаг Наран Туяа Наара гишүүнч мөн улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль санаачилжээ. За гэхдээ түүний санаачилсан хууль батлагдвал 2028 оноос хэрэгжиж эхлэхээр хуулийн төсөл тусгажээ. За үндсэндээ тэрээр өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд лав гишүүдийг эргүүлэн татах асуудлыг парламент руу оруулж ирэхээс зайлсхийж байгаа нь эндээс харагдаж байна. Учир нь ёсон зөрчил гаргасан түүнийг эргүүлэн татахыг олон нийт цахим орчинд ихээр шаардаж байгаа юм. За нөгөөтэйгөр Наран Туяа Наара гишүүнтэй таарамжгүй харилцаатай иргэний зориг ногоон намын дарга Батбаатарч мөн улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах хууль санаачилжээ. Харин түүний санаачилсан хуулийн төсөлд намын жигсаалтын гишүүдтэй хариуцлага тооцож эргүүлэн татах тухай тусгасан байгаа юм. Жагсаалтаар орж байгаа гишүүд бол өөрийнхөө нэрээр сонгогддог, намын нэрээр сонгогддог. Тийм болохоор энэ бол намын квот юм. Улсын их хурлд иргэд сонгогчдын дэмжсэн тоогоор авж байгаа намын квот. Тийм болохоор нам нь өөрөө хариуцлага тооцох ёстой. Намын төлөөлийн төв байгуулах шийд. Намын дарга тийм хариуцлага тооцох эрх манай намын дүрмэнд байхгүй. Энэхүү улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой 3 хуулийн төслийг нэгтгэх байдлаар энэ хаврын чуулганаар хэлэлцэж магадгүй. За энд эцсийн байдлаар хуулийн төсөл ямархуу зүйл заалттай орж ирэхийг өөрийн нүдээр харж танилцах хүртлээр за гишүүд дэмжих дэмжихгүй гэдгийг хэлэх боломжгүй гэж бүр хэлсээр байгаа юм. За хууль зүйн байнгын хорооны даргын хувьд ч ийм байр суурьтай байна. Монгол улсын ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд хууль санаачилсан байна. Энэ хууль санаачлахдаа ард иргэд юу бодоод байгааг их хурлын гишүүдэд анхааруулж сануулга өгч байна гэсэн. Хуулийн төслийг авч үзчихэж би өөрийнхөө байр суурийг хэлнэ. Яг гэвэл энд парламентын засаглалтай орны тухай ярьж байна. Парламентын засаглалын дархлааны тухай ярьж байна. Мэдээж улсын их хурлын гишүүд өөрсдийг нь эргүүлэн татахтай холбоотой асуудалд нэхуур хандах нь гарцаагүйч за ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг Монгол Ардын намын гишүүд дэмжих хандлагатай байна. За үүнийг аж Бадамсүрэн Авбакир тэргүүтэй гишүүд хэвлэлүүдэд нээлттэй хэлсэн. За тэгвэл судлаачдын зүгээс гишүүдийг эргүүлэн татах хууль батлагдсанаар парламентын тогтворгүй байдал гаарах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Намын дотоод хагаралаар улс төрийн шалтгаанаар бодлогын зөрөөтэй байдлаас болоод их хурлын гишүүнийг эргүүлэн татах нь байнгын үйл ажиллагаа явуулж байгаа парламентын хувьд аюултай гэж үздэг. Өөрөөр хэлбэл өдөр бүр сонгуул гэдэг төлөв рүү ордог. Ерөнхийлөгчийн санаачилсан их хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг улсын хурл хэлцснээрээ дараагийн шатан дээр үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр очино. Тэгэхээр ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэрэгжүүлэх гэвэл батлах гэвэл нөгөө талдаа үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол энэ хуулийн төсөл цаашаа явахгүй. Улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах хууль батлагдвал парламентын дархлаа цаашлаад ардчлалын дархлаа унах эрсдэл бий гэдгийг ардчилсан намын зарим гишүүд сануулж байгаа юм. Судлаачдын зүгээс ч ийм эрсдэл бодиттой гэдгийг хэлж байлаа. Өнөөдөр дэлхийн инженерчүүдийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан 7 мэдээллийн хөтөлбөрөөр дулааны инженер Мөн Эрдэнэийг онцлоо. Манай улсын эрчим хүчний салбар ихэнхдээ доголдолтой байдаг нь дулааны инженерүүдийг цаг үргэлж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаулдаг. Тэдэнд халуунаас хашрах сэтгэл тогтсон ажлын цаг байхгүй. Үүний шалтгаан нь эрчим хүчний дэд бүтэц муугаас үүдэлтэй гэдгийг хэллээ. Манай улс цагаагаарын эрсдээс уур амьсгалтай учраас дулааны инженер мэргэжлийн эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Гэтэл манай улсын эрчим хүчний салбар энэ жилийн эхэнд л гэхэд өвлийн эд хүүтнээр доголдсон. Энэ нь цахилгаан станцуудын их үүсвэр дамжуулах түгээх сүлжээ хуучирч илэгдэж байгааг тодор харуулсан явдал юм. Тиймээс эрчим хүчний дэд бүтцийг сайжруулж байж л энэ салбарынхны ажиллах нөхцөл байдал дээшлэнэ гэдгийг дулааны инженер Мөн Эрдэнэ хэллээ. Инженер мэргэжлэр ажиллахад бол давуу талтай ер нь бол шин зүйлийг байнга суралцаж өөр зөторчлог болгож авдаг байна. Сорилт бол тэгэл инженер хүн чинь ер нь бол
Дулааны инженерийн ялангуяа нэг эрчим хүчний салбар учраас цаг наргүй ер нь бол ажиллана. Дуудсан цагт нь бэлэн байна. Засвар үйлчилгээ гарч ирэх юм бол тэрийгэ засаад зассныхаа дараа нэг тоног төхөөрөмж юмнууд нь хэвийн ажиллаж авах юм бол тэр бол маш гоё сэтгэл, маш гоё мэдрэмжийг үлдээдэг. Одоогийн нөхцөлд бол ерөнхийдөө бол шинэ их усвөр дамжуулах, түгээх сүлжээ бүх дээр нь бол ер нь нэлээд хуучирсан байгаа. Тэрэн дээр нь аль болох шинжлэх тал дээр бол арга хэмжээ авах. Илүү хөгжихэд одоо ялангуяа одоо дэд бүтэц маш олон эрчим хүчний төслүүд ер нь бол санаачлах шаардлагатай байдаг. Дэлхийд дахны дулааны инженер мэрэгжлийн үн цэнийг үнэлж, инженеруудын ажлын нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд харж байхад харин манайх зөвхөн ярьж хэлэлцэхэд төвлөрсөөр олон 10-ыг үдэж байна. Энэ хугацаанд бодит ажил хэрэг болох суурин тавигдсан ажил 3 дарам цөөхөн. Тиймдээч дулааны инженеруудын ажиллах нөхцөл байдал улам бүр дордсоор өдгөө онцгой байдлын албан хаагчдаас дутуугүй өдөр шөнийн алиндэнч ажиллаж байна. Тэдний ажиллах нөхцөл байдлыг хөндрүүлж байгаа суурь шалтгаан нь байнгын ярьж хэлэлцсэн ч ажил нь урагшилтгүй эрчим хүчний дэдвүтсийн хомсдол юм. Эцэг эхчүүд бага ангийн хүүхдүүдээ муу сурлаа даалгавраа хийж чадахгүй ан зэргээр загнаж зандрах тохиолдлууд илбэг байдаг. Хараа сонсгол оюун ухааны хувьд хэвийн ч гэсэн үеийнхэн дундаа суралцах чадвар нь сул хүүхдүүдийг суралцсан бэрхшээлтэй гэж үздэг байна. Орчны нөлөө хоол хүнс дэлгэцийн хамаарал зэргээс хүүхдийн мэдрэлийн эсэд өөрчлөлт орж суралцсан бэрхшээлтэй хүүхдүүд нэмэгдэх болсныг судлаачид хэллээ. Тухайлбал 20 хүүхэд тутмын 4-5 суралцсан бэрхшээлтэй байна. Үүнийг аутизмтай андуурах тохиолдол бий. Гэхдээ энэ нь аутизмаас ялгаатай. Тухайлбал суралцсан бэрхшээлийн илрэх шинж тэмдэг нь хүүхэд үсэг авиа дүрсийг ялгахгүй байх, унших ойлгох чадвар нь сул байх, анхаарал нь амархан сарних, сонсголон хэвийнч, сонссон зүйлээ ойлгохгүй байх зэрэг байна. Энэхүү бэрхшээлийг эрт оншилж багаас нь зөв ажиллахгүй бол сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй муу зуршилд автах, цаашлаа сэтгцийн эмгэг болох эрсдэлтэй гэлээ. Анхаарал төвлөрөл сувтай хайперактивтэй хөдөлгөөнт хүүхдүүд бол сургуульд орохоос өмнө илэрч эхэлдэг. За үүнд нь болохоор 3, 4, 5 наснаас хийж илэрч эхэлдэг юм онцлог байгаа. За дислекси буюу унших чадахгүй, дисграфи, дискалкуляшн гэх мэт тооны чадваргүй султай хүүхдүүд бол сургуульд ороход нь илэрдэг ийм онцлогтой. За одоогоор бол Монгол улсад суралцсан бэрхшээлтэй хүүхдийг яг спайлан наривчилж дэмждэг хөтөлбөрүүд бол маш сул байгаа. Дэлхийн нийт хүн амын 15% суралцсан бэрхшээлтэй гэх олон улсын судалгаа гарчээ. Энэ төрлийн бэрхшээл илбэг байгаатай холбоотойгоор дэлхийн ихэнх улс орон суралцсан бэрхшээлтэй хүүхдүүдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, тэднийг ойлгож дэмжих тал дээр анхаарч байна. Харин манай улсад энэ талаарх мэдлэг ойлголт багш эцэг эхчүүдийн дунд дутмаг байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ ойлгохгүй, муу сурлаа гэж загнаж зандрах тохиолдлууд их гардаг байна. За ерөнхийдөө өөрийнхөө санаа бодлыг бусдад ойлгуулах чадвар нь жоохон сууллаа. За тэгэхээр тэр талаасаа эцэгчүүд анги хамт олон бол тухайн хүүхдийг ойлгох, тэгээд дэмжих тал дээр л одоо тухайн орчинд нь тасан цогцох тал дээр ажиллавал энэ хүүхд маань ерөөхдөө нээлттэй бусдад санаа бодлоо илэрхийлэх юм чадварууд нь бол бас ахидаг. Суралцсан бэрхшээл нь хүүхэд ихийн хөвлөд тээгдэж буй үеэс эхлэн үүсдэг байна. Тухайлбал утаа, буруу хоол хүнс, архи тамхины хэрэглээ зэрэг нь хүүхдийн мэдрэлийн эсэд нөлөөлснөөр үүсдэг гэж үздэг байна. Эдгээрээс гадна төрсний дараа хэд хүчтэй өвдөх, таталт өгөх, тархинд гэмтэл авах зэрэгээс шалтгаалж суралцсан бэрхшээл болдог байна. Мөн суралцсан бэрхшээл олдомлоор үүсэх түгээмэл шалтгаан нь дэлгэцийн хэд их хэрэглээ, хамааралтай холбоотой гэлээ.
Тэнгэр телевизтэй хамтдаа баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Манай улсад даатгалын үйлчилгээ дотоодын нийт бүтээгдэхүүний нэгж хүрэхгүй хувийг эзэлдэг. Хүмүүс заавал даатгуулах ёстой 3-4 төрлийн даатгалаас бусад төрлийн даатгалыг төдийлөн сайн мэддэг учраас даатгуулдаггүй байна. Нийгэмд даатгалын үйлчилгээг иргэдэд ойртуулж ард даатгал компани 21 аймагт үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэснээр аслагдсан суманд амьдарч байгаа хүмүүс даатгалын үйлчилгээг авахын тулд аймгийн төвийг зорих шаардлагагүй цахимаар түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлжээ. Хүмүүс эрсдлээс урьдчилан сэргийлж даатгалд хамрагдахаасаа зайлс хийснээсээ болж санхүүгийн дарамт эд хөрөнгийн хохиролд ортгоо. Үүний ганцхан жишээ гэхэд одоогоос 2 жилийн өмнөх зуднаар малчдад 1.6 их 80 төгрөгийн хохирол учирсан. Энэ үед малын индексжүүлсэн даатгалаас 22 мянган малчин өрхөд даатгалын нөхөн төлбөр болгож 16.8 тэрбум төгрөгийг олгосон. Өөрөөр хэлбэл дийлэнх малчид даатгалд хамрагдаагүй байсан учраас малчдын хохирлын 1% нь л нөхөн төлөгдсөн. Энэ жишээ саяхан Увс аймгийн Шинэ Улаангом захад гарсан галаар дахин давтагдсан. Худалдаа эрхлэгчид даатгалд сайн хамрагдаагүй байсан учраас маш бага хэмжээний нөхөн төлбөр авсан. Тиймээс эрсдлээс сэргийлж даатгалд хамрагддаг байх нь чухал болохыг ард даатгалын орон нутгийн салбарын төлөөллүүд хэллээ. Манай Увс аймаг болохоор эрс дээр суур амьсгалтай өвөлд бол маш хатуу хүйтэн байдаг. Тийм болохоор малын индэгжүүлсэн даатгалаар малчид маань маш сайн энэ талаар ойлголт аваад зөвхөн зээл авахдаа даатгадаг биш. Малын индэгжүүлсэн даатгалаар би ямар ашиг шим хүртэх вэ гэдэг талаараа бас мэдээлэл бас дутуу байдаг. Малчид маань гинтээ ослын даатгалыг хийлгээсэй гэж маш хүсдэг. Яагаад гэвэл гинтээ ослын даатгал маань малчдад маш зөвлөгдсөн. Яагаад гэвэл хүүтэнд хөлдөх, осгох, халуунд нарших, наран цохиулах, тэгээд мал амьтанд хазуулах, мөргүүлэх, гимтэх, хөл гараа хугалах тийм ээ. Энэ бүх тохиолдолд авч болдог даатгал маань иргэдийн гинтээ ослын даатгал байдаг. Малчид маань ихтэл гинтээ ослын даатгалд хамрагддаг. Амь нас эрсдлийн даатгал одоо ямар ач тустай, ямар хэрэгтэй, за энэ ч хөрөнгөө даатгуулчуд бид нар одоо болцсошгүй эрсдлээс бид нар хуримтлал үүсгээд одоо асуудал үүсгээд эргүүлээд авдгийн байна гэдэг зүйлийг илүү одоо төлхөө ойлгохдаг болцсон. Гэтэ хөдөө орон нутаг одоо хот гэж ялгархгүйгээр хөдөө орон нутагт бол бид нар харьцангуй шинэ бүтээгдэхүүнүүдэд илүү одоо борлуулахыг хичээж ажиллагаа л гэсэн үг. Даатгал эрсдэл тохиолдсон үед өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах хамгаалалт. Тиймээс даатгалын үйлчилгээг 21 аймагт хүргэж байгаа нь малчид хөдөөгийн иргэдийн эд хөрөнгө амжиргааг хамгаалахад бодит дэмжлэг болж байна. Өнөөдөр ард даатгалын 21 аймгийн салбарын төлөөллүүд өнгөрсөн жилээ дүгнэн ололт амжилтаа хэлэлцлээ. Жилийн хувьд бол ард даатгал хурцад компанийн хувьд бол бас ажил үйлсийн болон бизнесийн сайн жил байсан гэж төлөөлөл өдөртөх зөвлөөс бол өнгөрсөн одоо жилийн ажлыг дүгнэхдээ бол бид дүгнсэн. Бид 3 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Борлуулалтын орлого бол биелсэн. Гэсэн хэдийчүүд бидэнд бас хийх ажлууд байгаа. Өнөөдөр манай салбарын захирлууд төлөөллүүд энд хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр 21 аймгийн ард даатгалын салбарын төлөөллүүд орон нутгийн иргэдэд шин даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ цаг алдалгүй хүргэдэг давуу талтай. Иргэн бүр даатгалд идэвхтэй хамрагдсанаар өөрийн болоод иргэн тойрныхоо хүмүүсийг санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах боломжтой. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.